За та бүдгийн өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр энэ тайлантай танилцсан. Тэгээ тайлангийн энэ 330 дугаар хуудсан дээр байгаа дүгнэлтүүд дээр бас холбож асуулт асууя гэж бодож байна. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн эрүүл шүүлтийн урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулсан 22 заалтаар үнэлэхэд зорилгод хүрсэн байдал нь 50%, практикт нийцж байгаа байдал нь 22.7% гэж дүгнсэн байна. Тэгэхээр энэ хэрэгжилт сул байгаагийн учир шалтгаан цаашид хэрхэн сайжруулах талаар бас ямар бодлого баримталж байгаа талаар мэдээлэл өгмөр байна. Нэгдүгürt. За хоёрдугаарт энэ байнгын хороо, хууль зүйн байнгын хорооноос гарсан хилцүүлж одоо олон тогтоолууд гарсан байгаа. Тэгэхээр эдгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй бөгөөд засгийн газраас тогтоолын хэрэгжилтийн хангалтаар арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй байна гэсэн ийм одоо тайлан гаргасан байна. Тэгэхээр үүний учир шалтгаан нь юунд байгаа гэж бодож байна. Засгийн газарт хандсан зөвлөмж хөргүүлж хэрэгжилтийг хангах тал дээр яг ямар одоо ажлууд та бүхэн хийвэ. Ер нь цаашид ямар байдлаар ажиллавал үр дүнд хүрнэ гэсэн ийм бодолтой байна. За 3 дугаарт одоогийн эрх зүйн зохицуулт хэм хэмжээнд холбогдох конвенц болон нэмэлт протоколын шаардлагад бүрэн нийцээгүй гэдэг маягаар тайланд орсон байна. За мөн одоо эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа чиг үүргээ олон улсын эрх зүйн актад туссан дагуу бие даасан хараа тусаар үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүндрэл үл ойлголцол үүсэж байна гэсэн ийм одоо дүгнэлтүүд хийсэн байх юм аа. Тэгэхээр энэ олон улсын стандарт бүрэн нийцээгүй дүгнэж байгаа. Энэ талаар одоо хэрхэн сайжруулах талаар яг ямар арга хэмжээнүүдийг та бүхэн төлөвлөж байна. Цаашид ер нь ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэсэн ийм одоо 3 асуултыг тавья. За дөрөвт нь бас нэмээд энэ сургуулийн дотуур байр, ахмадын сувлал энэ төр гээд энд танаа одоо юунд ороод ирсэн байх юм. Тэгэхээр энэ айрмын доторх энэ дэгэлт мэгэлтийн асуудал чинь бас танах үйл ажиллагааны хүрээнд одоо хамарч судалгаа шинжилгээ хийж ажиллах ийм талбар мөн үү биш үү? Хэрвээ мөн болвол энэ дээр ямар арга хэмжээ авч хэрэгжиж байна. Одоо сүүлийн үед энэ дэгэлтүүд гараад байна шүү дээ. Одоо хилийн зэрэг, дотоодын зэрэг, ардын хайрам дээр. Тэгэхээр энэ тал дээр энэ тайлан дээр бас тодорхой юмнууд тусаагүй байх шиг байна. Хэрвээ энэ хамаардаг бол энэ тал дээр ямар арга хэмжээнүүд авсан бэ гэдэг ийм асуулт тавьсан. 4 асуулт. За 3 дугаар микрофон хариулъя. За тулга шинэ асуултанд хариулъя. За хууль тогтоомжийн одоо хэрэгжилтийн судалгаа хийх их хурлын тогтоол бол 2023 онд гарсан 114 дугаар тогтоол. За үүний дугаар хууль зүйн байнгын орооноос бол судалгаа хийлгсэн. За үр дүнг бол ингээд танилцуулсан эрдэмтдийн судалгаа хийж. За үүн дээр бол хэрэгжилтийн олон улсын одоо нэгдүгээр конвенц нэгдсэн үндэсний байгууллага эрүүдэн шүүхийн хороо болон дэд хорооноос өгсөн зөвлөмжүүд, за бусад орноос өгсөн зөвлөмжүүд дагуу бол хараа тусаар байгуулах нь зүйтэй үйл ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжүүд удаа дараа ирсэн байдаг. За яагаад энэ дээр ингээд удаа дараагийн их хурлын намын газрын дүн шинжилгээ болон засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүн шинжилгээнд дээр ингэж дурддагдаад байна гэхээр өөрөө энэ хууль эрх зүйн зохицуулт болон хараа тус байдлын талаарх авагддаг энэ хэдийн шинжүүттэй холбоотой байгаад байгаа. За төсөв санхүү болон хүний нөөцийн удирдлага гэсэн энэ байгууллагын хэв шинжийг агуулдаг эдгээр зүйлс бол хоорондоо бол хуулийн зохицуултын хувьд бол хоорондоо энэ бас зохицуулах цаашид бодлогонгуулах шаардлагатай гэж ингэж гарсан. За энэтэй холбогдуулаад их хурлын 37 дугаар тогтоол 24-ний 37 дугаар тогтоол гарч яг олон улсын зөвлөмжүүдэд нийцүүлж бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн тухайд өөрчлөлт оруулж эрүүл урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуултыг сайжруулж хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм тогтоол батлагдсан. За хоёрдугаар асуулт бол засгийн газарт бид бол сая зөвлөмж 26 онд хөргүүлсэн. За энд их хурлын тогтоолуудыг бол дандаа засгийн газарт бол биелүүлэхээр үүрэг болгож өгсөн байдаг. За энэ тогтоолуудаа хэрэгжүүлж өгөөч гэж хүссэн. Энэ тогтоолууд бол дандаа өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хуулийн өөрчлөлт, бүлэглэх асуудал, олон улсын эрүүдэн шүүхийн хороонд Монгол улсаас гомдол гарах эрх, за тэгээ хараа тусаар мөрдөн шалгах ажиллагааны асуудалгүй цогцоор нь ингээд жил дараалан шийдүүлсэн ийм тогтоолын асуудлууд байгаамаа. За дараагийн асуудал бол сургуулийн энэ дотуур байрнаас гадна энэ
Цэргийн сахилгын байрны асуудал дээр л бид нар цэрэг дээр бол яг хян шинжилгээ хийх талаар ингээд хуульчилсан байдаг. Манай хуулийн дээр бол за яг олон улсын конвенцод даах ёстой гэдэг хүний эрхийн өмсөнд хуулийн заалтыг барих юм бол бид нар бүх хүн өөрөө гарч явах боломжгүй газруудаар хян шинжилгээ хийх боломжтой. За сүүлийн үед бол зэвсэг төвчин ялангуяа энэ жанжин шта бид нартай бол ямар чиглэлээр хамтраж ажиллаж байгаа гэхээр сургалт нөлөөллийн чиглэлээр бол сургагч өгч бэлтгэх, за хамтран сургалт хийх, нөлөөллийн ажил хийх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байгаа. За дээрэс нь сүүлийн 30 жил засварлаагүй байсан цэргийн сахилгын байраа бол өнгөрсөн жил 111 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засаж мөн баримтлах журмын бол прокурор шинжилэн боловсруулж баталсан. За бүс нутагтаа бол тэргүүлэх ийм сахилгын байр болсон. Тэгээд дотроо бол яг сахилгын байрны чиглэлээр болон цэргүүдийг хотод ирэх үед байрлуулах ийм зорилгон байгуулалтаар ажиллагаанд оруулж ингэж тайлан мэдээнд тодруулах бодлого гэж. За 7 гишүүн тодруулах. Тэгэхээр эхний асуултанд та бас жоохон дутуул хариулъя дээ. Тайлан дээр чинь өөрөө танаа хуулийн дээр байгаа 22 эрх зүйн зохицуултсан 22 заалтаар үнэлэхэд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зорилгод нийцсэн байдал 50%. За практик нийцсэн байдал 22.7 гэдэг байна. Тэгэхээр эн чинь баг ер нь бол хэрэгжихгүй байна гэсэн ийм дүгнэлт хийчихэд байна шүү дээ. Тэгэхээр практик нийцэхгүй байдал 22 гэдэг дээр яг ямар шалтгаан байгаад байгаа юм гэдэг дээр та нэг тодорхой хариулт ятгамаар байна. Дээр нь тэр 3 дахь асуултыг би яг 4 асуулт томилоод уг нь хариуллаа тэгээд холчлоо та. 3 дахь асуулт нь тэр олон улсын олон улсынхаа гэрээ конвенц дээр юу яхад олон улсын стандартаа бүрэн нийцээгүй гэсэн дүгнэлт дээр ямар яг юун дээр нийцэхгүй байгаа юм бэ гэдэг ийм асуулт байгаа шүү дээ. 3 дугаар асуулт. Тэр энэ дээр нэг За 3 дугаар микрофон хариулъя. За тулга шинэ асуултанд хариулъя. За их хурлын 114 дэх тогтоол дээр бол түрүүн хэлсэн энэ хуулийн хэрэгжилтийн үр дагавар судалгаа хийж танилцуулах шаардлагатай. Тэгээд үүн дээр бол эрдэмтэн судлаачдын баг гарч бол конвенцийн нэгдүгээр орсон конвенц болон хүний эрхийн комиссийн тухай хуулийн иргэжлээс өрцөн зэрэг үндэсний ажлын зохицуулсан эрх зүйн зохицуултын хоорондын нийцэл за түүний үр дагавартай судалгаа хийж танилцуулсан байгаа. За энэ судалгаан дээр бол яг нийцсэн орсон нэгдүгээр орсон конвенцийн дагуу бүрэн эрхийг баталгаажуулах чиглэлээр түрүүний хэлсэнчлэн хүний нөөц төсөв санхүү түүн дотор ажиллах албаагчдын шаардлага эдгээр зүйлстэй холбоотой энэ асуудлыг бол бүрэн шийдээгүй байна. Хит комиссоос хараат байна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргасан. Тийм учраас нийцэл бол хэрэгжилт бол 22% байна гэж гарсан. За тодорхой жишээ хэлэх юм бол ерөнхийдөө сурсан сэргийлэх асуудал ирсэн гишүүн бол нэгжийнхаа даргыг томилно. Манай нэгжийн дарга өнөөдрийн хүртэл хэнийгч томилохгүй ийм байдалтай байна. За одонтой гишүүний микрофоныг өгье.